Энэ дэлхийд дээр социализм, капитализмын хамгийн сүүлчийн тулалдаан Украинд өрнөж. Украинд ослол одоо босоо хөх Украинууд гэж байгаа шүү дээ, өнцөрх хөгжилтнүүд. Шойгуг байгаа шүү дээ. Жохон тэсч. Тэссийн дараа шинэ зөвлөлт бодвол байгуулагдана. Жохон тэсч та нар. Хамгийн гол нь Путин юу хүснэ Монгол тэр нь болоод байгаа байхгүй юу? Энэ Баттулга гэдэг хүн алдчихлаа 19 онд Путин гэрэгт нь алдчихлаа. Батүлд улсын бат өгчөөснөөр Путин төхөөс. Бид хоёр таавал санал нийлэхгүй. Одоо өнөөдөр ингээд Оросын 50-ууд их хурлыг эзэлж авах гэж ордлоо. Арай дийлсэнгүй. Оросын 50-ууд өнөөдөр жишээлбэл Улаанбаатаруудыг эзлэхээ явж Батулгаа. Оросын 50-ууд. Бүр ингээд Жэнхэнг бол одоо 50-д биш гэж одоо хинч хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ олон жилийн туршид манай хүний хийсэн эвэлдэд, эсвэлдэд бүгд энэ бол Путиний 50 нохоо. Би бол Батулгаас нэг юм л хараад идэв. Нөгөө Homo Sovieticus хിവэрэ байгаад байна. Өөрөөр хэлбэл зөвлөлт хүн хിവэрэ. Нөгөө зөвлөлтийг шүтдэг тийм үү? Тэгэхээр тэр нь зөвлөлт бодвол гэдэг чинь коммунизм, нөгөө социализм, нөгөө социалист үдэл суртал тийм ээ? Коммунист үдэл суртал бүгд ороод ирж байгаа хгүй. Тэгээд Ленин, Сталин амлал босоод ирнэ шүү дээ. Өнөөдөр Путиний гар хөл хойд хөршийн юуд Монголд ингэж бүрэн ирээд суудсан. Яг тэр Украинд хийсэн тэр бэлтгэл ажлыг өнөөдөр Монголд хийгээд байна. Би тэгж хараад байна. Би санаа зовоод байна. Нэг нь хөр урдан цугаал яриад байдаг. Монгол улсын газрын зургийг яваад байгаа шүү. Нөгөө чи харж гүн та нар чинь энэ юм уу гэж. Тийм гэсэн. Гүн та нар чинь далаад гарч байхгүй Орос хот хоёроор хөрөөлөгдсөн ус юм уу? Гэхдээ тэгэл би яриад байна гэж. Баттулга. Маа ингээ уцаар ачилтаа гэдэг. Тэ ингэдэг чинь тэр байхгүй да. Яг үүндээ энэ Украины дайн бол Монголтой маш хамаатай дайн болцоо. Зүгээр энэ дайн хурдан дуусаасаа гэдгийг одоо хүс залбирч байна.